сэтгэл уурсаасаа хязгаарч хувирахгүй Борохон тормын захад бицгэн хөрхөн батог хархан үдэ жилдэл харуулахаараа зогсноо бэм 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 билна бум 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 тишэндээ намайг Батмөнхийн Бадмараг гэдэг би Өмнөгов аймгийн 70 цадгад сумын улсын тэргүүний 1-р бүрэн дунд сургуулийн 5-нд ангид суралцдаг. Манай аавыг Даваа нэмийн Батмөх гэдэг ээжийн цог нэмэхийн мөнгөн чимэг. Манай аав ээж хоёр малчин. Тэгээд манайх Тэмээ хонь ямаа малуудтай. Тэгээд багаасаа Тэмээ унж өссөн. Тэгээд одоо хүртэл Тэмээгээ ундаг. Ер нь хамгийн их хайртай мал Тэмээ. Тэмээг би 6 наснаас эхэлж унсан. Одоо 11 настай. Би ер нь багаасаа л говь төсөөж говьс төрсөн. Ихэнх хүмүүс говийг төсөөлөхдөө элсэн манхан тэмээнүүд төсөөлдөг. Харин энд гайхамшиг зөндөө олон байдаг. Жишээлбэл амтнаас эхэлбэл янгэр, аргал, зээр гэх мэтчлэн. Манай нутагт бас зэрэглээ гэж байдаг. Зэрэглээ нь хаанаас үүсдэг гэвэл яг өдрийн халуунд одоо газар халаад зэрэглээ гэж үүсдэг. Хангаа нутгийнхан болохоор далай байна гэж маш их хурцдаг. Би хангаа газар руу явж үзсэн. Хангаа газараас говьдоо босож ирэхэд миний маш их сэтгэл хөдлсөн учраас би эхний 4 өрөөнд танарт уншиж үзүүлээ. Говь нутаг минь уудам сайхан, гошиг мэрэлцэх зэрэглэн сайхан. Гоёо жимсэн, гоёхан сайхан. Голио царцаан, дуугархан сайхан. Намайг 1-р ангид байхад аав маань найзаасаа нэг ботго авчирч ирсэн. Тэр нь улаан цэсийн ботго. Бот хоёр ингээ бага байхасаа найзлаад тэгээд бас нэгэндээ айгүй их дасцсан байсан. Намайг гэрээс гаргаад ирэнгүүт нэг өөдөөс гүүгээд л ирдэг. Тэгээд өсөж том болоод аат болоод ховд аймаг руу зарагдсан. Ер нь ингээ хайрлаад өссөн Тэмээгээ ингээд хүнд зарахад айгүй хэцүү юм билээ. Одоо сургууль суухаар болвоо. Тэгээд жоохон ээж аваасаа холдоод жоохон тийм эвгүүлсэн. Гэтэ одоо бодох нэ яг би ч ганцаараа тийм байсан биш. Манай ангид зөндөө олон хүүхэд ээж аваасаа хол ээж аваагаа санаж байгаа хүүхдүүд байсан. Хичээл дээр уйлдаг. Тэгээд уйлангууд нь асуухаар ээж аваагаа санаад байна. Ээж аав маань уурхаад байгаа. Ээж аваасаа хол болохоор айгүй хэцүү юм аа гэд жоохон тиймэрхүү байдаг. Тамааг тэгээд 5 хоног хичээлдээ суугаад ирэхэд намайг хамгийн их хүлээдэг хүүхэд болохоор манай дүү байгаа. Бор алаг бөмбөг Бороо тийшээ өнхөрдөг Дандаа намайг уйлуулдаг Чамайг авдаг хэлэндээ Ярда энэ угалж босгож шít. Ингээ шороо явж шít. Бас нэг сонин зам байдаг. Тэрний алхалаараа ботхоод төрөнгүүд шууд ботхоо голчдөг. Яагаад голдог вэ гэвэл миний бодлоор бол одоо өөр ботхыг өөрийнхөө ботхох гэж андуураад тэгээ өөрийнхөө ботхыг голчдөг гэж боддог. Тэгээ Тэмээ чи их уянтайхан амтан болохоор ер нь бол зөөлхөө очоод зөөлхий ивэлээд тэгээд уянгалаг дуугаар одоо дуулаад тэгээд Тэмээ чи их уянтайхан амтан болохоор том том нулимс гаргаад ботхоо буцаад авчдаг. Хөөс 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 хөөс
Хөөсөө 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 хөөс 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 хөөс. Ээж аав маань малчин болохоор хүмүүс надаас чи малчин болох уу гэж зөндөө олон асуудаг. Гэвч би малчин болохгүй харин дуучин болно гэж боддог. Би анх цэцэрлэгээсээ ээжийн тухай дуу хэн сайд болох вэ гэдэг тэмцээнд оролцож 1-р шатад тэнцээд 2-р шатад тэнцээд 3-р шатад 1-р оронд орж ирсэн. Хамгийн сүүлд би эстрадын дуучин гэдэг тэмцээнд оролцоод 3-р эзэлж ирсэн. Тэгээд сумандаа бол 4 алттай, өмнө говьдоо бол 2 алттай байгаа. Энд нэг том гоёо байна. Энэ гоёын зэрэг ингэж гараараа юм уу? Энэ заг магаар уухгүй бол хүмүүс хүрзээр ухаад жоох үнцэн байхгүй болгоод тэгж ер нь гоёо ер нь ховордоод байгаа. Энийг жоохон ухая. Ингэж ухчил авахгүй бол үндсэн байхгүй болд шүү дээ. За одоо ингэж авдаа шүү дээ. Одоо энэ хардаа. Энэ будагтай. Одоо энэ гадна талын хальсыг арилгаад тэр ер нь л идэнэ. Ер нь л гашуун л да. Гэтэ гоё амттай. Үе түмэн сүргийн даалай үлэрийн говьор зочлон очоорой үлэрийн говьор зочлон очихдоо үрийн золмон хотондон сатарай манантай зинхэр талын дээртэй манай говьор зочлон очоорой манай говьор зочлон очихдоо малчны өргөнд сатан орлоорой Цэгвэрхэн барилгуудыг нэтэлээд цэцэг адил алаглан байгаад цэнхэр туулын зулцган бургасан цэцэрлэг дунд нь ургасан байгаад хүн зан мэдлэг заалгаад хүсэл зорилгоор яриад учранда морин хураа хөглөж байраад Монгол домгоо урсгаад гаранда